Хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг асуудал бол өмнөх үндсэн хууль бол нэлийн бодож боловсруулж хийсэн хууль байгаа. Тэгэхээр тэр үн дээр жоохон ямар өөрчлөлт оруулахын сайн мэдэхгүй л байна л дээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад одоо энэ санал асуух нь зөв байх гэж бодож байна. Манай үндсэн хууль бол муу хууль биш шүү дээ. Одоо энэ төр засгийн өндөрлгүүдийн хооронд байгаа энэ зөрчил юмнууд чинь одоо тэрийг л үндсүүдэд шалтгаалдаг, тэрийг арилгах хэрэгтэй. Өөр одоо нэг үндсэн хуулийг гар хүрээд хэрэггүй байх гэж боддоо шүү дээ. За үндсэн хуулийг өөрчлөх нь бол зөв гэж үзэж байгаа. Тий. Зүгээр яг бүрэн мэдээлэл бол ямар юм өөрчлөлтөд орж байгааг нь сайн мэдээгүй байна. Тий. Ялангуяа төрийн тогтолцоо энэ бол өөрчлөлтөөс арга байхгүй байдалд орчод байгаа л да. Тэгээ сонгуулийн асуудал байна. Энийг бол одоо бас өөрчлөхгүй болохгүй байна. Үндсэн хуулинд өөрчлөлт орохыг бол зөв л гэж үзэж байгаа. Гол нь юу гэхээр зэрэг нь засаглалын хямрал нь үндсэн хуультайгаа холбоотой гэдэг утгаараа үндсэн хуульд өөрчлөлт оруулаад гэсэн санал яваад байна гэж ойлгож байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо энэ засгийн газар их хурл тийм ээ ерөнхийлөгч эднэрийн одоо уялдаа холбооны үндсэн хуультайгаа бас зөрчилдөж байна гэдэг утгаараа үндсэн хуульд өөрчлөлт оруулах. За дээрээс нь энэ сонгуулийн хууль мөл гэдэг энэ намуудын тухай хууль мөл гэдэг энэ бүх юутайгаа холбогдуулж үндсэн хуулинд өөрчлөлт оруулъя гэдэг ийм л асуудал яригдж байна гэж ойлгож байгаа. Би бол дэмжинэ гэж бодож байгаа. Тэгэхээр бол чухам одоо энэ парламентын үед хийгдэх ёстой асуудал уу, дараагийн шинэ парламент хийгдэх ёстой асуудал уу, эсвэл энэ парламентын үндсэн хуулинд хаана одоо энэ намрын чуулганаар л энэ асуудлыг тодорхой яригдах байх гэж бодож байгаа шүү дээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байх шиг байна л дээ. Тэгэл яриад хэлцэл явж явах шиг байна. Тодорхой шүү дээ. Бүгдээрээ ярьж л байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэр нэг ордуулсан 7 асуудал гэх нэг юм байна. Тэгээд энэ засаглалын байж байгаа. Энэ дээр бол одоо тохируулах асуудлууд нэлээд байна шүү дээ. Засаглалыг хувааж барих энэ дээр их мэдлийн тэнцвүүлэх энэ талдаар бол шаардлага энэ дэр байгаа. Энэний дагуу хилцэх баг. Бүх нийтийн санал асуулга явуулна. Явуулах болно. Тэр явуулах ёстой хуултай. Тэрнийг бол хилцээд явуулах шаардлагатай байх гэж үзэж байгаа.